Дэлхийн монголчуудын Эмжил радио 88.1 урлаган дээр сугаад харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахин айлтгая. 7 өнөө бүрийн даваагаас баасан гарагийн цаг мөчид радиогийн 2 дугаар студиэс та динзавр амьдаар нь харсан уу гэсэн уриатаагаар үлэг рүүлийнх нь нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд урьдаг. Яг Улаанбаатар хотод 16 цаг 8 минут болсон өнөөдөр 2025 оны 10 дугаар сарын 1-ний лав гарагийн үлэг рүүлийнх нь нэвтрүүлэг ийхүү эхэлж байна. За студид хөтлөгч Анжгаа гэрлээ нариулагчаар өнөрөө ярнаар ажиллаж байна. Өдрийн мэнд хүргэе. За өдрийн мэнд хүргэе. За лав гарын болгонд бид нэр тоглож өссөн тоглоомуудынхаа дурсамжийг хуваалцдаг. Тэгэхээр өнөөдөр бүгдээрээ хамтдаа байрны минь гадаа байсан тоглоомууд гэдэг сэдвээр дурсамжаа хуваалцах нь байна. За тэгээд хүүхэд байхад байр болгоны гадаа ямар нэгэн ийм тоглоомын талбай гэдгүү маа гэд нэг тоглоом бол байдаг байсан. За тэр тоглоомууд дээр багадаа тоглож байсан бол томхон болж ирээд магадгүй болзооны газар болж байсан баах. За тэгвэл өнөөдөр танаа байрны гадаа ямар тоглоом байсныг манайхан шууд эфирийнхаа утсаар холбогдож орж ирээд яриараа сэтгэл бичих хэсэгт хуваалцаарай. За тэгээ яг байрны гадаа тоглоомгүй байсан бол ойрхон очиж тоглодог байсан цэцэрлэгийн тоглоом ч юм уу тий эсвэл хажуу талынхаа байрны тоглоомыг ч юм уу ярьж болох нь. За тэгээд тэр тоглоомын хэн барьж байсан тухаас дурсамж байна уу? Магадгүй таны аав ээж эмээ өвөө гар бие оролцож байсан байж болно тийм ээ. За тэгээд эвдэрч гимтэж осож осол гимтэл болж ээвүү унаж бэртжээвүү та тэр тоглоомоо зас сэлбэхэд бас оролцожээвүү зарим нь бас хөөрхий тоглоомын талбайгаа ингээд устгуулахыг хүстэл харж ирсэн юм уйтай түүх бол байгаа тийм ээ. За тэгэхээр яг тийм явдлаас тань тохиолдож байсан бол хуваалцараа. За Анжи. За би яг манай бүр хотын төвд байсан байрны гадаа бол маш том тоглоомын талбай байсан. Тэр нь хүүхдийн парк гэдэг газар байсан. Ямар өнгөрөө юм бэ ёо. Хүүхдийн парк шууд манай байрны тоглоомын талбай ёо. Хаваард байхад тийм байсан. Тийм том тоглоомын талбайтай байсан. За хороолт ирсний дараагаар манайх чи ингээд 29 дугаар байр чи амар урт штэ. 29 дугаар байрны уртталт тэр цэцэрлэгийн ардталт нэг гоё том элсминстэй тоглоомын талбай. Бид нар ер нь тэрэн дээр л тоглож хүн болсон л доо. Тэнд ямар ч байсан нэг ийм цементээр хийсэн мангар том заанан уусаар байдаг байсан. За. Зааны хэлбэртэй хошуугаар нэг уусдаг штэ. Нилээ өндөр тэгтээ тэр яг цемэнтлэгтэй голд нь гөлмөн төмрийг нь хийгээд цемэнтэлсэн. Яг голгодог хэсэг нь төмөртэй. Тэр их удсан одоо ч бараг байж иж магадгүй. За тэгээд мэдээж нэг ийм дөрвөн хүүхэд ингээд суугаад нэг иргэдэг юм байдаг байсан. Эргүүлэг. За тийм байсан. За. Шатнууд байсан. За. Өндөр нам хитэн шат байдаг шүү дээ. Шатнууд байсан. Тэгээ ингээд нэг зүүгдээд ингээд явдаг нэг юм юу гэдгийг. Тэр бол сургуулийн минимум хашаанд бол Батаараа байдаг байсан. Тэр манай тоглоомын талбай дээр бас байдаг байсан. За тэгээд нэг дээр үеийн манай култийн зам юм да. Нэг бошигтай шороотой бошиг. Яг нэг амар хүндтэй тийм амар хүнд. За тийм юм бол байсан. Мэдээж дүүжин дайжин байсан. Дүүжин дайжин бол 2 3-аараач байсан. Тэгтээ дүүжин дайжин ингээд 2 хүүхэд суугаад дээшээ доошоо дүүжин дайжин дээр хилж гин үү эсвэл савлуурыг хилж гин үү? Би дүүжин дайжин. За окей. За. Савлуур. За тэгээд манай урталт 33 дугаар байр гэж байсан байхгүй. 33 дугаар байрны гадаа жинхнээсээ над савлуурч нь байсан. Тэр савлуур бүр амар зөө. Орсын байр байсан учраас орсуудын л хийсэн савлуур байсан байна. Тэр савлуур бүтэн иргэдэг савлуур байсан. Амар. Тэгээд тэрэн дээрс жинхнээсээ хүүхэд мөнгөд осолтож унаад ухаан алдаад түргэн ирж аваад тийм амар юм болж байгааг бид нар үзчихсэн. Тийм амар юм болдог тийм амар савлуур байсан. Тэгээд охтуудыг суулгаад бүр ингээд баг ирэх гэж байгаа юм шиг бодгож айлгадаг. Орой дээр очиж гацдаг штеп. Айлгадаг тийм амар тоглоом байсан байхгүй. Тэгээд тэрэнд чинь сүүлд нь ингээд нөгөө нэг хязгаар хийж тэр нэг амар юмнууд нь болсон. Тэр шиг бүтэн иргэдэг савлуурч амар байсан. Тэгээд 33 дугаар байр 32 дугаар байр хоёрны дунд нэг юм саксны шид байсан. За жоохон том болоод тэр саксны шид бол бидний баг өнжтгөл талбай тэр болсон доо тий. Тэгээ ингээд тойроод ямар ч байсан юмнуудтай яг манай байрны үүдэнд бол гоё цементэн талбайтай тэрэн дээр бид нар нэг шохоогоор зураад тоглодог тоглоом нэг маадаг заадаг инээ тэр мөлбөм бөгөөж тоглолцдог. Тэгээд нэг юм бисэтгэхтэй. За тэр бисэтгэнд бол хүүхдүүд нөгөө ингээд газар буухгүй ингээд нэг ингээд хөөцөлтөд тоглодог штэ. Яг тийм хөөцөлтөд тоглоно. Тэгээд
ах нар эгч нар тэгээ сүултээ бид нар том болоод яг болзооны л газар байдаг гэсэн тэр чинь тэгээд уул заа суудаг те. Тийм газар байсан. Ер нь л ингээд бидний үед ч нөгөө ингээд барилгуудын голоор нэг юм шавж бариагүй. Яа яг үнэ. Чөлөөтэй те. Тогтоомын талбай ихтэй. Тэгээ эн чинь хороол чи ингээд нэг блокийн хажууд хоёр том цэцэрлэг шүү дээ. Хоёр цэцэрлэгийн тогтоомын талбай гэж найгуу том юм байгаа. Тэгэл ер нь элбэг дэлбэг байжээ бас. За манайх ч одоо Дархан хотын шинэ хороолын одоо шинэ Дарханы хуучин хороолын 13 дугаар байр штэ. Одоо бол манай байрны тоглоомын талбай дээр Дархан 50 гэдэг маш том зогтолбор баригдцсан. За бидний хүүхэд байхад манай тоглоомын талбай дээр юу гэдэг байсан бэ гэвэл эргүүлэг байдаг байсан. За тэгмүүдээ бид нар тэрэн дээр чинь нөгөө дунд нь эргүүлэгнийхаа дунд нь штэ. Одоо ингээд айл гэрдэж тоглоно. Тэгээ ингээд гэхдээ голцоо дэлгүүрээр тоглодог байсан. Ингээд том чулуунууд авчраад тэгээ ингээд өнөхөд том чулуу ч мах байхгүй юу бидний мах. Ис чинь будаа модаа болно те. Тэгээ ингээд арай жоохон том болоод ирэнгүүтээ ингээд жижигүүдийгээ суулгаж агаад ингээд өөрөө төрж гүйж эргүүлдэж агаад үсэрч гараа суудаг заяа. Оо тий эргүүлэг эргүүлэгний голд нь гэдэг нь тэр чинь ингээд голдоо бас нэг юм дунд суудаг. Захаараа бас ингээд тойроо суудаг аахгүй юу. За тэгээ гулсуур байсан. Гэхдээ манай гулсуур нь штэ. Бариул ахгүй. Тэгээ ингээд шууд ингээд гулсчдаг. Тэнгүүдээ бид нар тэр гулсуурыг гулсаж тоглохоосоо илүүтэй ингээд доор нэдэг нэг юм хоёр хүндлэн төмөр дээдлийн авирч гардаг маргадаг дээр ингээд нөгөө нугардаг. За тэгэнгүүт мэдээж нэг дүүжин даажин байсан. Тэгээ элсэн толон байсан. Тэгээд нэг 3 4 төмөр сандал байдаг байсан. За тэгэнгүүтээ ах нар болохоор нөгөө юм 3 дамс нэг амар өндөр дунд зэргийн бүр жижигхэн нэг юм турникнүүд байдаг шүү дээ. Оо за өндөр дээр нь ах нар сонс монс эргэж мэргээл те. Бид нар болохоор тэр жижиг дээр нь бас нугарна. Нугарна гэдэг чинь одоо ингээд та мэдж байгаа те. Оо яг үнэ. Тэнгүүдээ хүл мүлөөрөө дүүрлэгдэж мөрслөгдөө те. Бас айгүй тийм гимнастик ч юм байсан юм шиг. Одоо ингээд бодохоор манус сармагчлаг л байж байна. За тэгэнгүүтээ ингээд өөрийнхөө байрны тоглоомыг ингээд голгонтой манай байранд одоо савлуур жишээ нь байхгүй штэ. Тэгэнгүүт манай байр чинь ингээд 2 дугаар орц болон 4 дугаар орц манай чинь 6 орцтой байр ахгүй юу. Тэгэнгүүтээ 2 дугаар орц болон 4 дугаар орцоор ингээд шууд цаашаага нэвт гарчдаг байсан байхгүй юу. Хоёр талаараа хаалгатай гэсэн үг байхгүй юу. Ямар сони. Тэгэнгүүтээ цаашаага нэвт гарангууд хууч ороолын 11 10 12 11 10 гээд ингээд 3 байр дараалаад гараад ирнэ. 10 дугаар байр нь Оросууд байсан байр ахгүй юу. Тэнгүүд тэдний нөгөө нэг гулсуур амар гоё том тэгээ дээрэс нь бариултай. Гэтэ тэр гулсуур дээр бид нар бас гулсартай тоосгоол илүү хөөцөлдөж тоглодог байсан. Тэгээ одоо тэр гулсуурч ингээд дээшээгээш нэг авираад шатаарч нэг авираад тэнгүүдээ ингээд газар гიშгсэн хожигддаг. Оо яг үнэ. Тэнгүүдээ наад чинь ийм нэг юм хэрээсэлж мэрээсэлсэн юм болохоор тэр мөрөнгөөр нь ингэж доогуур дээгүүр нь ингэж орж мороод газар гიშгсэн нь ингээ хожигдсон шүүгээ. Тэнгүүдээ яг тэр яг гулсуурын оргилцэг бол үүр ахгүй юу. Ингээд амар ингэж тоглодог байсан. Дээдэлт болохоор үүр те 8 чуркатай гэж. Оо яг үнэ. Тэгэнгүүт 8 чурка гэдэг нь юу гэж байгаа юм? Чөлөөтэй л гэсэн үг юм шүү. Эсвэл тайм аут. Тоглоомноос болоод яг тайм аут те. Тоглоомноос төр завсарлага авсан шүү. Тийм. Тэгэнгүүтээ тэр нөгөө нэг одоо тэр ингэж эргэж мэрэгж савлдаг мавлдаг дүүжин дайжин ч болохоор бас 16 17 18 гээд 3 байр байдаг гэсэн байхгүй. Тэгээ тэрний тэр 17-гийнхэн ч бол урд илүү 16-г ч урд илүү дүүжин дайжинтай савлууртай. Тэгээ тэрэн дээрээс нэр жинхэнэ утгаар нь нөгөө нэг ингэж эргэж савлдаг амар байсан. Тэнд маш олон хүмүүс бэртсэн. Би бол тэрнээс айдаг байсан. Хөдөө байхад манай сумын төвд гинт нэг жил одоо тэр яасан хүүхдийн тоглоомын талбайгүй байна маань гэд тэгээд намын төв морооноос л бодвол шийдвэр гараад хүүхдийг тоглоомын талбайтай болгох гэсэн юм байлгүй дээ. За нэг л өдөр манайх чинь юуны ангийн байр гэдэг үсэн. За ангийн байрны хойдолд баахан ах нар эгч нар цуглараад одоо манай өвөө эмээ хүртэл оролцоод яг би одоо харж байгаа шүү дээ. Баахан бод муулгаад баахан модон тоглоом хийгээд. За модон улсуур модон дүүжин дайчин модон баахан юмнууд хийлээ. Тэгж хийснэ нөгөөх нь ашиглалтанд орсон чи хүүхдүүд нөгөөх дээр нь тоглоод тэгсэн чинь өргөс сайн харуулдаагүй хүүхдийн бүгсэнд өргөс орсон гаранд өргөс орсон гэд баахан эрүүд урууд болоод тэгээд төд бодлого нөгөө хөдөөнийхэн чи яах вэ хурж ирээд эмдэг догшин мордоо нөгөөтгнөөс ч ууяад нөгөөтг нь үргэд давхаад нөгөөтгийг нь чирээд тэгээд бүгдгийн сүдгээ хайчлах байгаад тэгэл
Сүйдгээд эвдрээд унангууд нөгөөдөл нэг нэгээр наашин цаашин түүгээ түлээ байлгүй дээ. Бүтэл нь бүгдээр хэлсэн юм бэ яасан. Нэг ийм нэг элстэй нөгөө нэг ийм дөрвөлжилд үлдсэн дээ ер нь. Тэгээ бүгднгийн л тэгэл дуусгасан. Би ер барихын чарсан, тоглохын чарсан, сүрээ дуусгахын чарсан ерөөс. Нэг зууны дотор бүх юм үйл явдал болоод өнгөрчихөж байгаа ш тэр чинь. Йоо. Гэхдээ манай одоо тэр манай байрны урдлын тэр элстэй юм дээр бол намааг л авдаг байж тээ. За тэгэхэд бол би жоохон байсан. 4-5 маавн л дастаа байсан байх. Айгуу сайн сандаг байхгүй. Нэг ийм ингээд арталтаа ингээд товчилчдаг заяа. Энэ хоёр талдаа нүхтэй ийм нарны малгай байдаг байсан. За тийм бандаш малгай гэдэг чи. Тийм нарны малгай өмсгөөд купальниктай тэгээ ингээд айраг бол айрагтай, тараг бол тарагхаар ингээд сайхан ингээд нөгөө нэг биемэн бүгднгийн ингээд тэгээд намайг нөгөө нэг ийм хувин тэгээ ийм нөгөө нэг ийм элсний ийм хүрц хоёр бариулаад тэгээ гаргачдаг гэсэн. Тэгээ би ер нь бол тэгээ би божин бор хүүхэд болоод за тэрнийхээ өвчнөд хүүхэд төрүүлтлээ би эмнэлэг твтэж үзээгүй гэж боддог байхгүй юу. Тэр чинь одоо тэгээд бор нь арилаагүй шүү дээ. Тийм ээ. Антошка гэдэг шиг. Тэр антошка тэр чи яг тийм үг гардаг те. Бомбор үг гардаг. Йоо. Тэгээ бүр хөдөө байна шүү дээ. Бүр хөдөө бид нарт чи ямар юмны тоглоомын газар байх вэ те. Тэгээ манай өвөгийн хадад гэдэг газар байсан. Хажуудаа айгүй их хадтай. Тэр хад бол бидний тоглоомын талбай байлаа. Гэхдээ тэр хад байна шүү дээ амар лаг хатнууд байсан. Тэрэн дотор нөгөө нэг бодвол хэлмэгдүүлэлтийн үед хүмүүс нуугаа байлгүй дээ. Бурхны ном жижиг юм нөгөө нэг зис хонх монх дамар мамар тийм нэг жижиг бурхан элдэ бус юм байдаг. Цөгц мөгц байдаг заа. Тэгээ эмээ өвөө манусыг айлгаад тэрэнд хүрж болохгүй ламын юм та нар хараад болж үхэн мөхн гэд хэлсэн. Тэгээ манус дисгүй штэ нөгөөдгөр нь очоод тоглоно. Тэгээ ингээд хаданд ингээд зогхоход гэд минут гарan дуурдаг тийм хонх байсан шүү. Бүрөө. Тийм амар удаан дуурдаг хонх мох байсан. Тэгээд манусын тоглоомын талбай гэж нэг тийм нэг хэлмэгдэхстийн лам нарын юмаа нуусан газар хад чулуун модууч тоглоомын талбай байлаа шүү дээ. Юу нөө манад ажиллаж исэн цэцэг байна шүү дээ. Цэцэг нэг пост оруулсан байсан байхгүй юу? Би ингээд хөдөө өссөн болоод ч тэр юм уу те ийм экстрим ямар нэгэн тийм тоглоомоор тоглож үзээгүй. Тэгээд ерөөсөө парк дээр очиж тоглож үзээгүй жаад энэ намар дөнгөж саяхан очиж тоглож гинэ. Тэгсэн чинь ямар тоглоомноос сүнсээ зайлтлаасан гэж цэцэг зүгээр л ингээд хөлөөж игээд явж байдаг нөгөө агаарын юу штэ. Агаарын дугуй. Тэрнээс айгаад баг чийсэн гочих гээд буус юм биш үү. Өөрийнх нь пост шүү. Тэг би бодож ирсэн. Би ч юм бол одоо хаана экстрим юу байна тэнрүүл ингэж явж байгаа хүн штэ тэ универсал дээр ч очсон тэр хаана л очно яг тийм юм хайж явж байгаа хүн. Тэгэхээр бид нар багтаа те тэр эргүүлгэн дээр ингэ бид нарыг сэнсэртэл нь эргүүлээ те би мэж ингэ дээшээ ихгээд нүдэн анцсан ингэ чивтж чаад ингэ эргэлтэн ингэ удаашраа штэ амар хурдан эргэж чаад тэг ингэ нүдэн нэнгүүд ингээл тэнгэр эргээл тэгээ надад амар кайфтай байдагсан байхгүй юу. Тэгээ тийш тоглож өссөн. Тэгээд дүүжин дайжин савлуур дээр ингэж эргэж савлж байсан хүн чинь бүтэн эргэж үдсэн хүн чинь ер нь те хар багасаа тийм юм үдсэн хүн чинь хаана ямар экстрим юм парк дээр юу вэ ингээд явах нь одоо ойлгомжтой юм бэ л юм. Юуны ч тэр мө агаарын дугуунаас. Гэхдээ үнэхээр хөрх амтай. Эвгүй байт юм шиг байгаа. Харин тийм. Манай нэг гов алтаагаас ирсэн найзыг манай найз их нэртэйгээ урьж ирээд манус цуг Солонгос явахгүй юу? Тэгээ Солонгост очичоод тэр нэг KX гэдэг нэг юу байдаг штэ. Одоо нэг лото волдын ийм дотор байдаг галзуу уулган чи амар штэ. Харахгүй явж байгаад гинт харахгүй дотроо унж мундаг байхгүй юу? Нөгөө өөр ингээд нүдэндээ ийм юм зүүчээ тэгээд явдаг уу? Үгүй лото волдын ийм галзуу уулган байхгүй. Хаяа ингээ гадаа явж ирсэн гинт байшин дотор ороод пад харахгүй ингээ доош мош ундаг байхгүй юу? Тийм үү? Тийм лото волдын тийм галзуу уулган үүдээ. За тэрэнд аваргуудыг хоёрыг аваад суучихгүй. Гоёо гээд. Гүйгээд агтан зүгээрээ янзын гоё гээд бүгдээрээ суучихгүй. Сөүлд. За. Тэгсэн чинь таг болцсон байхгүй нөгөө баниус ч ойрлоод ваа гэж ойрлоод тийм кайп авах явж байгаа шүү дээ. Тэгсэн манай хоёр таг дугуй заяа. Тэгээ бууж ирээд таг дугуйгаараа буугаад ирж байгаа. Тэгээ бүр ингээд нилээ нөгөө тоглоомноос холцсон байна. Ямар байна гэдгсэн чи ихэнээр нь яасан дуустдгүй зовлон бэ л гэж бодсон.
Хөөрхий яг үгүй жагаа штэ тэр чинь бол ингээд үхэх юм байна гэвод тэгээд амьсгалаа хураагаад таг болцсон. Тэгс нөгөө дуусч өгдөг. Амар удаа явж байгаа юм шиг бодчихсон гэсэн. Тэгээс дуустгүй зовлон бэ гэж бодсон гээд. Би ямар сандаа нөгөө бид нар чинь ингээд нөгөө нэг дарханд байдаг тэг яг ингээд төмөр замын дагуух ингээд хот тэгээд хот руу бол байнга л бид нар чинь богоон цугаал ингээд явж байгаа штэ хар багасаа тэгсэн чинь дөрөвдүгээр ангид байгаад манад нэг архангаагаас нэг охин ирсэн чинь багзаал дээр нэг яах гад ч илээ тэг хүн тосгоод ч илүүдээ ингээд нэг явсан юм аа нэг орой тэднийх Эрдэнтийн богоо манад 12 цагт ирээ шөнө 3 хүртэл зогсдог штэ. Тэгээд тэр нөгөө тэдний талын л хамаатны хүнтэй тосож уулзуулсан ч илүү нэг ямар ч байсан би мэйл давуулаад явсан. Тэгсэн чинь гайхаад богоо хараад. Тэгээ би нөгөө хүн чинь хүүхд болохоор нөгөө мэддгүй юм биш нөгөө өөрөө байнга ингээд сууж байдаг болохоор тэг гайхаж байгаа ч юм. Явъя хөө ингээд татсан чинь чи аагуудаа боо харж байгаа мөс чи тий ингээд тэгээд би дугуй хитэ баахан шолж нэг одоо бодох нь өөрхий дээр архангаад ямар юмны богоо явах уу тэг архангаагаас дөнгөж орж ирсэн юм чи нэр анхудаа л богоо харж ирсэн л тэр байсан л юм бэлээ л дээ өөрхий манай бүр монголчуудын амар юу гэдэг аахгүй юу дөнгөжд Монголд богоо ороод ирсэн байсан үе юм байлээ л дээ гал тэрийг ороод ирсэн байсан үе байхгүй хэдэн оны үе гэсэн үг тэр ч одоо 50 эдэн оны дөнгөж үе л байхгүй юу дайны дараахан л гэсэн үг шүү дээ 53 4 оны үед ч юм уу тэгсэн хойноос одоо хятадын манжуур талаас баргын нүүдэл гэж том нүүдэл орж ирж гинэ. Баргууд чинь амар сүртэй өхөр тэрэг мэрэгтэй амар том нүүдэл орж ирсэн гэж байгаа. Тэнгүүд нөгөөдөл чи өөр юм монголчууд ингээд доронтод 2 3 сум зааж өгөө тэнд ингээд нутаглуулсан шүү дээ одоо ч байгаа те. Тийм тэнгүүд тэдний толгойлогч гэдэг мундаг хүмүүс байгаа байхгүй юу? Амар мундаг хүмүүс байгаа. Тэгсэн манай монголчууд хөргөө дээрлэх юм олж ядаа те. Та нар богоон гэж мэдхүү. За. Ийм том одоо энэ чингэлгнүүд энэ одоо өхөр тэрэгний чингэлгнүүдийн чинь олон олноор нь угсарсан. Тэгээд төмөр зам дээгүүр явдаг юм байдаг шүү дээ. Томорсон байгаа. Тэгсэн чинь тэр баргын нүдлийг тодгоолж ирсэн хүн нь Японы эзэн хааны бие хамгаалагчдын албаны дарганд байсан генерал. Тэр чинь онгоцоор нисээд үдцсэн бараг туужид суугаад үдцсэн байдаг байгаа шүү. Тэгсэн чинь манай аваргууд тэнэг хөгчиг юм яриа суучихсан. Чи богоон гэж мэдгүй. Тагга үдцсэн. Тэгтээ одоо хамгийн ичмэр юм нэр штэ тий. Япон жуулчид манай одоо энэ богооныг ирж ингэж баг үзмэр болгож үзтiin гэсэн чинь өхмээр ёо. Солонгосын нөгөө нэг хойд солонгосыг харуулсан кинон дээр чи манай вокзал дээр зургийг аваад байгаа үстэй. Тийм штэ. Нөгөө нэг чам дээр минь буусан хайрын болт ч үлээ. Тэр киноны чинь хойд солонгосын зургийг манад аваад байгаа штэ. Ярин тийм штэ. Тэгээ нэг одоо гэр бүл болцоо хоёр яага тоглоогүй юу? Тэгсэн штэ. Тэгээд ичиж өхмээр ёо. Одоо тэгж яхад нэг одоо өнөөдөр би чинь их орноор сонин сайхан юугаар ярьсан чинь манайх ч одоо метрото болж байгаа, трамбата болж байгаа, кабель карта болж байгаа. Тун удахгүй одоо энэ богооноо бас одоо хурдан галтрын малтэрг болгох байлгүй дээ ч тоо. Дахиад 2 3 жил үерлээ тэгвэл усан тайвартай ч болох гэдэг шүү дээ. За бурхан минь одоо манай хүүхдүүд манайсын насн дээр ирээд хүүшээ манай аав ээжийн үед ийм богоон байсан байлээ шүү гэд энэ богооны нэг яриа сууж байгаасаа да бурхан минь ёо. Яг ингээд нэг юм нэг бороо орцсон ийм үед тоглоомын талбай дээр гоё те. Наггүй надад бол гоё л байдаг. Дулаахан л өдөр гоё. Тэгэл нөгөө хүмүүс элснүүд ч бүгд нь орцсон. Бөмбөг бодоход амар. Шээх мэг шаардлага гэж. Шүс мус аяг шаардлага байхгүй. Ямар гоё штэ. Йоо. За. За ингээд манай шууд эфириотоос 77 3883 утас маань нэглээ. Хэрэг та гадаадаас олгодохыг хүсвэл 77 88 30 гэсэн утсаар холбогдоорой. За утсаар ярих дүрм соёлоо нэг сануулчих. Хэрэг та яг одоо замын хөдөлгөөнд оролцож явбал хөдөлгөөнөө төр зогсоогоод утсаараа яриарай. За мөн машиныхаа билүүтүүдэд утсаа олбсон жихвчээр ярьж байгаа. За мөн спикер дээр тавьж ярьж байгаа тохиолдолд таны яриа царигж эсвэл бүдэгхэн сонсогддог учраас эдгээр төхөөрөмжүүдээс салгаад радиогоо унтраагаад утсаар яриарай. Эхний сонсогч 89.8 дугаартай сонсогтой холбогдлоо. 89.8. Энжел радио. Бано. Тримин түргий. За өдөртгийн үеийн түн байлгүй танаа байрны гадаа ямар тоглоомнууд байв?
За манай байрны одоо яг түрүүний ингээс сая сонслоо байд. Тэгэл нэг төмөрд нь гулсуур өдрөө бид нар гэхдээ хамгийн гол нь тэр тоглоом дандаа буруу талаар нь ашигладаг байсан. Яг. За яадаг байсан. Яг одоо жишээлбэл нэг гулсуурн дээрээс бид нар гулсахгүйгээр оноо тухайн үед бид чинь нэгнийхээ нэг замаар явна гэдэг нэг хий иргэж тоглодог. Одоо гараа тулж агаад иргэдэг, хойшоо иргэдэг, хийс ойлт иргэдэг. Тэгээд нэг тарихтлогоо их гимтээд. Манай байрны хамгийн их дурсамжтай нэг бол манай байрны урд нэг юм хөшөө байдаг байсан. Танай байр хаана байдаг байрээ? 18 уу? 18. Хоч орол яана. Маа дархных юм уу? Тий. Тэрний яг урдтай нэг юм Загастаны хоёр хүний хөшөө байдаг байсан. Тэр дөрөв хөшөөг тойроод нөгөө дөрөв болон дээр нь үнцэг булаацалтай ч их тоглодог байсан юм да. Аа. Зөв. Үнцэг булаацалт нэг гэж нэрээ нэг гоё тоглоом байсан юм байна те нэрээ. Тэр чи яаж тоглодог тоглоом юм? Яг одоо болонгаа авчгаад хоорондоо солих хооронд голд нь байгаа үнцгийг нэг нь гүйчих. За. Одоо нэг сандал булаацалттай л байдаг. Зөв. Тэгж их тоглодог байсан. Энэ бас энэ ер нь тэгж тоглоод хамгийн гол нь нөгөө нэгнийхэн замаар явна гэж нэг тогж тарихтлаа их гимтээдэг байсан да. За. За холбогцсонд баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За. Түрүү найруулагч чиний зургийг өгсөн шүү дээ. Нөгөө нэг юм жижигхэн төрнүкэн дээр ингэсэн байж байгаа зургийг чи харсан. Яг тэгэл байж байгаа байсан. За мөгийн жаргал сайхан Туркэд ирсэн байна. Орос 3 дугаар сургуулийн хашаанд их тоглодог байлаа. Сургуулийн манаач гээд нэг орос өвгөн давсан сумтай буу барьчаад тоглоомон дээр тоглоулахгүй гээд хөөгөөд хүүхдийн 100 тойруулаад хөөдөг байлаа. Ямар амар юм бэ тий. Тоглоомын дээр хүүхдүүд тоглоулдаггүй. За 9914-т дугаартаа сонсогч холбогдлоо. 9914. Эмжил радио. Байна өдрийн мэнд түргий. Өдрийн мэнд. За. Анхудаага холбогдлоо. За. За танай байрны гадаа ямар тоглоомод өдөг байсан? Байр нь хаана өдөг байсан? Их чинь гэр хороолт байсан. За. Бид нар чинь гэр хороолт чинь ямар хөөрх юм нэг тийм тоглоом байх юм биш. Сургуулийн ангийнхаа хүүхдүүдийн байрны гадаа очихороо тэр саяын хилээд байсан тоглоомууд л байдаг байсан. Гэхдээ бид нар ч ямар байнга л айл хэсэл айлын байрны гадаа очиж тоглоод ах юм биш. Гудамжныхаа хүүхдүүдтэй их тоглоно. Тэгэхээр нөгөө Илзэн, Черта, шич юу үлээ? Нөгөө гудамжиндаа заримдаа нөгөө зөөлөн бөмбөг хийж байгаа дундаа орж их тоглолдог байсан. Дундаа орно тий. Тэгээд нэг гудамжнуудын хаа нэгтээ нэг юм цагирах хашаа тогтооцсон байдаг ш. Сакс тоглодог. Тийм. Тэр нөгөө гудамжны хөвгүүд эзэрхийлчихнэ. Октод чинь тийм юм хэцүү штэ. За тайлтай ярилцах сайхан байлаа. Дандаа сонсож явдаг юм. Өнөөдөр харин холбогдчихлоо ш. За холбогдсонд баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй та. За баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Нэрээ энэ хөдөө гэр хороолт төссөн хүмүүс хэцүү юм. Одоо гэрэлт маач нь битсэн байна. Хөдөө жинхэнэ чулуугаар гэрээн бариад бүр нөхөртэй, малтай, баян байлаа штэ гинэ. Байрны гадаа тоглоом бол холуур юм байна шүү надаас гинэ. Тэг гадна 5 шүү малтай. Яа. Өөр ингэсэн гэртэй. Та атонда явна уу да? Ингээд сууж байгаа юм байна шүү дээ, тий. Даач нөхөр нь ойрхон солигдоод байдаг. Гэхдээ бидний хувьд одоо танаас энэ тоглоом чинь бидний хувьд айл гэрдэгтэй л адилхан шүү дээ, тийм биз дээ. Бид нар ч гэсэндээ ингээд шороо мороогоор ингээд өрөө мөрөөгөө ингээд зурчаад энэ том өрөө жижиг өрөө мөрөөгээ тэнгүүтээ тэгэл тэн дундаа айл гэрдэл зогсож яадаг гэсэн чинь хүүхэлтэй мөнгөлтэй тэгээ тий. Голын ирэг дээр очихлоороо илсээр нэг баахан хашаа машаа хийгээд нөгөөтгөн дотор баахан чулуу ичнэ. Манай хонь гэдэг. Тэгээ нэг л их баян хүн шүү дээ ярин. За. За дараагийн сонсогч гадаадаас холбогдсон 7233 та дугаартаа сонсогч холбогдлоо. 7233. Эмжил радио. Сайн байна. Сайн байна уу? За хаанаас холбогдож байна? Бэлгээс холбогдож байна. За танаа хаана вэ? Танаа байрны гадаа ямар тоглоомууд байдаг вэ? Манайх Монгол 3 дугаар сургуулийн баруун талын байна. Манай ажлын энүүхийн юм байна шүү дээ. Тийм байна. Геологийн нугаа гэж байсан. За. Тэгээ манай жолоо 96 байдаг байсан олон хүүхдүүдтэй байдаг гэсэн. Тэгээ гадаа нэг гол сууртай, нэг савлууртай. Нэг юм пошк байдаг ч дотор нь илсээд ингээд. Гүйлтийн зам шүү дээ одоо. Гүйлтийн зам. За. Өшөө нэг дөрөв хүүхдүүд суугаад нэг тойроод стологийн нэргүүлдэг. Яг үнэ эргүүлдэг. Тэднүүсээр тоглолтыг байж үлээ. Тэгээд нэг арай нэг жоохон биднес нэг намайг нэг 10-11 настай болж байгаа. Тэгээд
бүх тоглоомыг аваад Мгм. яста Монголд байхгүй нөгөө 12 жилтэй гулсуур Па. За. тэгээд тоош Мгм. тийм том гулсуур барьж өгч ирсэн. Хизээ тэр гинэ. нөгөө яасан гинэ? Хизээ гэсэн бэ? Нэг 85 86 оны үед. За. Том хөрөнгөөр бол тийжээ. Тийм байна. 12 жилтэй гулсуур 6 гулсуур юутэй Мгм. суултуутай. 6 замтай. Тийм 6 замтай. Яста. Замгуу том юм хийжээ. Тэрчээстэй хажин гоё байхгүй хааж байдсан. Зөв. За. Тэгээд чинь олоороо юм шаттай. Дээрээ гараад бас юм суудаг юм сарвч марвчтай. Мгм. Тэгэл тэрэн дотроо та нар гулсгаасаа илүү баг хөөцөлддөг л байсан уу? Хөөцөлд тоглоно орой болохоор нүдээр боон өдөр нь хөөцөлд тоглоно тэгэл дүүгээ даагээ тэгэл бүхэл юм хийдэг байсан. Аха. Нэрээ нүдээ бооно гэж гоё тоглоом байсан шүү дээ. Яста гоё тоглоом тий. Гэтэ Нүдээ нүдээ боохыг жоохон гадаа тоглохоос гэрт тойлоо их тоглодог байсан бид нар. Орцны яг ингээд нөгөө нэг подиас тоглох чи үнэхээр гоё яахгүй. Тийм. Том болцсон байхад чи охтуудыг далимдуулаад янз янз юм бариад сахиар. Нүдээ бооцсон чи юу яах вэ дээ. Одоо тэгээд сүүт ингээд байрхаа орсон дараад нүдээ боожсэн давхраа авсан чи яаж багчижсэн гэмээр хоёр шат доорн дороод багчдаг байсан. Тийш. Одоо ч одоо юу вэ? Бараг нэг хөлж багтахгүй болсон. Нөгөө тэр нөгөө нэг лептний нэг хаалганы наадталт нэг иймхэн зай байгаа штэ. Нэг жоохон төөл зай байгаа штэ. Тэнд чи ингээд зогсчод мэдэгддэггүй байсан гэхлээр ч дээ. Одоо бол яагаад ч багтахгүй штэ. Харин За. баярны нөгөө цонхны давцсан олцсон дээр гараад нуугчдаг байсан даа. Тийм. Парн дээр гарч нуугдана. Нэрээ тийм нүдээ бооно гэж нэрээ лаг тоглоом байсан юм байна. Тэгээ автомат тоглолтог байлаа бөөнөрөө гадаа. За холбогдсон баярлаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй та. За. Ажлын амжилт. Баярлаа. За. За та бүгд ажлын амжилт хүсье. За бийлгээс холбогдсон Яана Зинвэн нэмтийн савлуур дээр бүтэн эргэж байгаад хойно хүүхэд хүлэн тэглээд нүрээрээ газарцсан даа хөрхийг нэ базраа нэ амар ийм амар ихэн болдог байсан тий. Ерөөсөө тэгээд тэр ингээд байна шүү дээ. Ямар ч цагдаа шүүх гэмтэл мэмтэл болохгүй тэрнгээрээ тэгсгээд ингээд нам дарагдчихдаг тий. Тийм манай байрны гулсуур ийм гулсуур байсан болохоор бид нэр голоо тоглодгүй байсан байхгүй юу? Аргагүй байна. Байгаа шүү дээ. Нэг юм нэг бичгийн авчаараар хийсэн юм шиг л. Энэ дээр бацканууд л тоглоно ядаргаатай тий. За дараагийн сонсогч 95 та дугаартаа сонсогтой холбогдлоо. 95. Эмдэл радио. Байна. Өдрийн минь төргий. За өдрийн минь. За таныг сонсож байна. За биш түүэн гэх юм аа. За. За тэгээ түүэн гэж бодож нөгөө 80-аад оны хаас. Ер нь бол гадаа тоглоом моглоом их ховорхон байсан юм даа тэгээ. Сургуулийнхаа манай байр чинь сургуулийнхаа хажууд бол ардтаа нэг дамжууртай. Тэр нэг төрнөгтэй. За тэр дамжуурн дээр тэгээд саксны өмг бодвол за 1 2 3 дахь нөхөнд нь оруулаад тэгээ оноогоор тоглолцдог тоолдог байлаа. Нэрээ тийм те. Тэгээд тоглодог байлаа. За тэгээд өөр чи одоо тэгэл бидний чинь нөгөө бөглөө гараа сайтд бөглөөд нь. За тавигдсан тэгээд. 9 шидэл одоо болж та сүүлдээ тэр дүүгийн даагийн одоо нуурын нуус гээл. Нуурын нуус гэж ямар тоглоом байна? Тий. Нуурын нуус нөгөө голдоо оруулж байгаад нөгөө хоёр талаас нь бөмбөг шиж ондог. Зэр бодох гэдэг байлаа. Зэр бодох төмөстөх гэдэг надад чинь. Төмөстөх гэдэг шин. За. Янз. Яста янзаар хэлдэм байх те. Дундаа орох. Тэгээд гүйд маандаг тоглоод. Тийм ээ. За тэгээд ерөнхийдөө жоохон томроод ирэнгүүт биеийн томроод ирэнгүүт нөгөө чинь бааван чих гэдэг тоглоомод тоглосон. Йоо, за бааван чих гэж амар. Тэр чинь бүр манай ээж гарахгүй бүр наваа одоо тэгтэрээд энэ гадуур гэдэг ямар сайтай төгсөл гараа авчихсан. Би чи цонхоор ороод нөгөө гутлал нуугаа чи ихчийн дүүплэг хүмүүс гарч тоглож яа. ихчийн дүүплэгтэй бүр гараад тэгэн тоглоно дөө дуртай аргагүй тэгээд хүүхд юм чи одоо тэгээд тоглохоос яах вэ? За нэг тэмүү тоглоомод. За. За өөртөө сонирхолтой тоглоомод ч одоо хэлээд юу гэдэг л дээ.
Тий, өнөөдөр бол хэдүүдээ зүгээр нөө байрны гадаа байсан тоглоомуудыг ярьж байгаа шүү. За холбогдсонд баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За та ч гэсэн ажлын амжилт. баярлалаа. Тэр баавгаан жихмхийг бол хэдүүдээ тусад нь гоё юу болгож оруулнаа. Сэтэв болгож оруулнаа. Тэр нүдэ боох нэргээсээ би мац. Манус ч нөө гэртээ олуулаа байсан болохоор тэр дотроо нүдэ боождөг байлаа Тийм шүү дээ. Тэг ингэдэг тэг ингэ чимээ өгдөг те. Яста гоё. Өшгөний ардуур орчдөг. Нэрээ нүдэ бохч яста гоё тоглоом байсан байна. Одоо бооцсон. Бас дэрэн бохоо зарладаг байсан. Дэрэн байл да. Тийм ээ. Дэрэн бохоо гэдэг тэрийгэ. Дэрэн байлтаа. Дэрэн байлтаа ч нь бол бас их аюултай. Тэр бол бүр алалцсан алаан болов. Дэрэн байлтаа ч нь бол аюултай. Гэрт бас тэрнээс болоод бас хилмигдээд янз юм хагарсан уурсан тохиолдол байна. За дараагийн сонсогч 95 22 та дугаартай салбарт холбогдлоо. Дасарчлаа. За Мен ангина айцтай хүмүүс хэцүү. Манай нэг хамаатны дүү бас үхтлээ айдаг экстрим тоглоом дээр хамт зуй гэхээр та яаж ийм амар зүйл дээр сууд ингээд айгаад суудгүйштэй би ганцаараа сайхан суугаал гараад ирдэг гинэ. За 86 тэг 5 та дугаартай сонсогчтой холбогдлоо. 86 тэг 5. Эмжил радио. Сайн. Өдрийн мэнд төргий. Дата тоглох тоглоомуд ирж байгаа юм шиг үү? Ер нь байрны чинь гадаа ямар тоглоомын талбай байв? Тоглоомын талбай дээр чинь ямар тоглоомуд байсан бэ гэдэг тухай ярьж байгаа. Зөв. Ер нь бол нэг 90-ад оны юугаар ч нөө төмрүүдийн найвч тушаасаар байгаа. Ер нь бол тоглоомгүй болоод нэг хамгийн хүнд төмөр нөө бетон цоцолттой шийдний гол төмөр энэ төр л үлдчихэл байгаа юм л та. Тэнгүүт өөртөө дайдчихтэй баавгаа тий. Яг үнэн тэгээд баг төвтэйшин төмөр нь хүн алчаар тэгэл нөгөөдөл дээр найлууд хуцаа амир нөгөө гадаа гараж шатаадаг тэгээд баг хүүхдийн тоглоом хитсмиц болсон. Тэгэж яддаг лээсэн. Тэг яг өөртөө тоглосон. Манай одоо энэ түний л ажууд л штэ. Яг түний л ажууд. Сансарын түнэлийн нөө юм байна те. Тий, сансарын түний л ажууд. Тийм байна. Микрт байсан юм шүү дээ. Микрт байсан тий. Өвөл бол яг манай хэд чинь доошоо уулгаад нөө шатныхаа бариулыг хийгээд гуулгацдаг. За 100 болвол тэгээд манай тэнд чинь хамгийн айгүй их модтой дисенкач өөрөө тийм хамгийн одоо супер яг түрэлэн байлаа шүү дээ. Дисенкач нь бол ерөөсө тэр чигээр тоглоомын талбай шүү дээ. Дисенкач ер нь бол хамгийн гоё болцооны газар шүү дээ. Ер нь. Бүх юм болно тэнд чинь хот одоо болно тий. Архитект болно. Тэ хайр дурлалч болно ерөөсөө тэнд ерөөсөө болохгүй юм бол ерөөсөө байхгүй. Цагдаа нар чинь тэнд очиж өөрсдөө цолыг нэмдэг энэ төр амар шүү дээ. Тэр нөгөө Дисенкагийн уртлын том талбай чинь бол бараг 2 хөл бөмбөгийн талбай шүү дээ. 2 цаашаа тэг чинь ер нь бол амар том талбай. Хөл бөмбөг тоглолцоор талбай байгаа шүү дээ тэр чинь. Тий, цаатал нөгөө нэг найрамдлын дөрвөж багта хөшөө байгаа шүү дээ. Тий. Тэр чинь бол одоо нөгөө тэр дүүгийн дагих нууц тоглохыг ч одоо гол одоо нөгөө юу нь болж байгаа шүү дээ. Одоо объект нь. Тий. Тэгээ чулуугаар бол мэдээж 11 дэх оруулахынтаа их байлддаг. Та 48-ыг төгснө үү? 33-ыг төгснө үү? 48. 48-ыг төгснө үү те. Топ ревчтийн халц тулаанчлуу нэг юм болоод тэгээд тэр Браво гэдэг нэг сонирн байдаг гэсэн шүү дээ. Браво сонирных нь нэг тэр юунд зориулж нэг юу гаргаад тэр шоунд зориулж тусгай сонины дугаар гаргаад яг тэр Эрцэнкагийн тэр нэг Дөрвжбаатай хөшөөн дээр манай хамтлагийнхаа ингэж сууж байгаа давхарц зураг байдаг. Та хэдэн оны төгсөлтөө? Би 83 оны л та. Гэтэ нөгөө төгсөлтөөр ярил 2000 болчиход байгаа. 2000 он төгссөн. Тийм ээ. Гэтэ бол яг 90-ад оны үед бол тий, тэр Браво гэх чинь нөгөө та тэгвэл том байжтэй. Бид нар чинь 5 6 дугаар анги байсан уу яасан. Бид нар шууд хүчээр шахаад. Бид хоёр чинь танаас том. Том байлгүй яа. Гэрлээ нэг хоёр л их юм шиг байгаа зүгээр яриад байгаа. Хажуудах тий анжаар гэдэг хүн чинь бол хасарны хамтгийн хамгийн анхны дуучин гэхлээр тий 91 92 онд 18 амтай байсан болч таах гээд байна уу яах вэ? Ахын чамайг дөнгөд төрөд боон дээрх будаага түүж идэж хахад ахын эрдэм домын мөргөөгөө явж байгаа. Тийм шүү дээ. Гэтэ яг нөгөө 90 оны юу ч юм бол тий 91-ээс нэг 96 7 он ч юм бол сансар өөрөө тийм амар адлаа тулаг гэдэг гэсэн мэдгүй видео багхаад нөө бильярд тоглолтдог. Тий. Тэр чинь бол айгүй их олон хүмүүс очдог. Тэр Дисенкач ч өөрөө арай нөгөө үнэтэй өргөн дэлгэцийн юм дээр нөгөө проектор
видео кино гаргадаг учраас арийн үнэтэй 5 төгрөг 10 төгрөг үнэтэй гэдэг. Тэгээд Дисинкагийн баркат ч өөр амар үнэтэй шүү дээ. Нөгөө гашет баркат нь. Нэрэ Дисинкагийн баркат чинь хотын хамгийн алдартай баркатнуудын нэг байсан. Хамгийн алдартай тэр нөгөө нэг юу ирдэг. Хангамж нэрдэг. Тэр хамгийн ориг бичлэгтэй нэрдэг. Би яг чамаа нөгөө төсөл мүсэлтэй чи асууад байгаа нөгөө микрийнхэн гэхлээр одоо яг манай үеийнхэн гэвэл Mr. Dogs-ийн хойлгоо гамба мамба авахгүй юу? Яг микрийнхэн байхгүй юу? Надаас яг 3 дээр. Яг тийм. Аха. Тэгээ only нэмс гэж хамтлаг байсан базар. Сүүл нөгөө дэлгэр мөрөндөө нийлээд Mr. Dogs болсон шүү дээ, тийм. Mr. Тэр чинь бол сүүлдээ. Тийм. Тэрнээс чи өмнө only нэмс гэж байсан, сондор гэж байсан, юу чи. Одоо тэр 50 бат мат одоо манай талигаж болтой инх манлаа гэдэг чи яг манай тэр 48-ыг тойроод байдаг байсан аахгүй. Ер нь бол их олонний танил усуудыг ер нь тэрүүр их харна шүү дээ. Тийм байна. Зөв. За тоглоом бүр тийшэр гаваач. Тоглоом гэхлээр нөө бэлтаа өрх одоо түрүүний хэллэгөө тоглоомудаас сонсоогүй тоглоомудаас бэлтаа өрнө гэхлээр ингээд нэг хаанаас чи 8 бутарсан бэлтаа болоод тэгээд нөө бөмбөгөр оноод тэгээд хоёр тал руугаа баг болж зугцдаг байхгүй. Тэнгүүд нөө оногцсон хүн тоглоомоос асардаг. Тэгээд оногдоогнууд нь нөө бутарсан бэлтаануудаа нэгээс 9-ийн хооронд ингээд нөгөө юу аач тэн дотор ингээд үрдэг байхгүй. Зөв. Тэгээд хулгай цагтаадах тэгээд орондох гэ бөмбөг дээш шидээд орон нэр хэлээ. Тийм барьж авдаг. Яг үнэн. За тэр сонин тоглоомод байдаг байлаа. За холбогдсон. Багуу яваалцлаа. Баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За таа. За баярлалаа. Энд нөгөө Батбаярын ихнэр та гурав дундаа цай тавиад бүү халахуудаа гинэ. Манай багийн ах ихнэр үү? Тийм. Мина гэж чимэхгүй юу? Яна ой хүн ямар юугүй бэ би ч одоо бүр жинхэнэ ихнэр нь юм болоод байна шүү дээ. За дараагийн сонсогч 9965-та дугаартай сонортой холбогдлоо. 9965. Эмжил радио. Санаа. Байна. Өдрийн мэнд төргий. За авцсныхаа спикерийг болиулъя чихвчээ авъя. Одоо яаж вэ? Бүтгэл байна да. Ер нь л бүтгэл байна. Ямар ч нэг зүгээр уцаараа ярьж За байгаа. одоо зүгээр ээ. За. Байрны гадаа идэх тоглоомд ярьж байгаа. За яг тийм. Би ч одоо хайцсангүй бас нэг амар тийм боломжгүй юм биш хүүхэд биш гайгүй юм гэхдээ. За. Тэгээ манай байрны гадаа ч яг намайг ярьж нэг тоглоо 4 нас настай болох үед төмөр тоглоомод амар ихэдсэн төмөр гулсур энэ. Тийм. Яг тэднийг арай л авч хаяагүй байсан манай хойчийн байрны уртлаас авч эхэлжсэн бахад. Тэгээ бид нэг өвөл нэг уудаад нөгөө тоглоомодоос уудчихсан хүүхдүүд чинь тоглоод. Тэгээ нөгөө төмөр гулсур авч яаж байгаа сургаар нөгөө төмөр гулсуртайгаа салахаас хийж байгаа гэдээ бага үнэтэй хүүхдүүд чинь. Юу яцаа? Үнэтэй төмөр гулсурнуудаа. Үнэтэй? Өвөл уруул хилээ наадаг байсан гэж юу? Үгүй үнэсгүй нөгөө хил нааж яриа үзээгүй үнэсгүй төмөр гулсурнуудаа эхлээд тоглоом ирэх гэж юм чи ингээд хуучин тоглоомуудаа салахаас хийж байна баяртай гэж. Юу хөөрхий. За тэгээд тэгээ үнэсдэг байж тэгсэн чи харин манай байрны нэг тэр үед нэг болтоо гэдэг үлээ. За тийм хүүхэд шидүүлээ тэгвэл хин нь удаа үнсгээ үзье гэж нэг надад муухай санаа гаргаад. За. Тэгээ нөгөөх яах вэ? За тэгвэл тгийгээд би ч нэг аим шахтаа хүүхэд байж удаа үнсэн гэж дайраад. Хамгийн сүүлд нь үлсэн чинь хэлэн уруулмаас харсгүй. Чаавасаа. Нөгөөхөө нөгөө яаж мэдгүй тэгсэн чинь манай тэр нөгөө анх санаачлаа гарах хүүхэд нь ийшээ чинь ингээ ус хийвэл зүгээр болчихдог. Одоо гэрээс ус гаргаж ирвэл ээж аав гарах болохгүй өвлийн үүдэн усаар явах чаа. Ингээд миний уруул руу шээгээд. Яна. Чи нэг характер боломжтой үе хүүхэд гэдээс чи юу боломжгүй юм бэ? Йой. Аваад тэгээд нөгөө нэг шээс мессеж яг хүүхэд юм чимдэх тоосон ч юм мартчихэж. Тэгээд дараа зүүн нөгөө гоё тэр нөгөө нэг анхны лодоны пиавер тоглоомуудын эхлэл орж ирсэн баха нэг навчмагтай. За. Тэгээд одооны тоглоомд чинь нөгөө би ч нэг одоо бүгдээ энийг нөгөө шин тоглоом өгч авъя. Үнсийг шин би дахиад амруугаар шээлэхгүйгээд уйлаа. Гөр хийдэ. За. Одоо би дахиад би чамаар шээлэхгүй гэсэн чи үгүй энэ чи ингээд төмөр шалгаа өгөхгүй штэ чи зүгээр гэд харна. Үгүй баах уйлахгүй юу? Чи нөгөө өгч яах вэ? Чи ингээд нөгөө нэг мэдээж нөгөө бариул нь чатнаас нэшээ гардаг бариул төмөр олсон байхгүй юу? За.
Нөгөө гулсуур зүр байруулсан дахиад наахгүй бид нэ офтороо. Би яг үгүй 100 арай нэг 100 өнгөрсөн байсан болохоор арай наалдаг үлдээ. Гэтэ нөгөө нэг муухай дурсан чинь сансан нөгөө өгч чинь би нөгөө яг үгүй дахиад нөгөө уруулаа автахгүй. Тэгвэл би дахиад шийдэж тэгвэл дахиад наалтаа болно гэж юу? Яа. За Ширүү дурсамжтай хүн байна уу? Тийм байна. Холбогдсонд баярлалаа. Баярлалаа. Тийм гулсуур хахаа нэг муухай санагдаад. Тийм ээ. Наа чи бүр угаасаа траума болохоор юм байна. За холбогдсонд баярлалаа. Баярлалаа. Энэ ширүү юм байна уу? Йоо. За ийм гулсуур мусуурнаас гадна нэг юм нэг баахан цементэр нэг юм нэг баахан хөшөө барьчдаг байсан Тийм ээ. нэг юм голдоо нэг юм савдуурны юм барьцсан хоёр баавгай. Тэгээд нэг юм нэг морь зөр явдаг бар мар тэгээд тэдэр нэг Ямар ч хэрэгтэй тий. Бид нар тэрүүгээр нь яаж тоглохын шал өвчтэй тий. Бас нэг ийм юмнууд байдаг гэсэн шүү дээ. Хүүхдийн тоглоомын талбай дээр нэг юм янз янзын өндөртөө жоохон модны тайрцснууд дээгүүр нь явдаг. Дээгүүр нь явдаг тийм байдаг. Одоо энэ яг энэ гаргаж байгааг хардаа. Тийм. За энэ штэ ингэдэг заяа. Жижигхэн бахта ингээд доороос нь ингээд ангид явдаг байсан. Том бас байна уу дээгүүр нь гүдэг болцсон. Санж гэнэ үү тий. За. Энэ дээр ч бас нугарна штэ. Нугарна. Тийм. Ер нь та нарт нугарах юм байвал шууд нугарна ерөөсөө. Шууд л нугарна. Манай хорооллын тэр нөө өгсрүүл байшгуудын чинь одоо энэ 9 давхруудын чинь пүнкрийн юм нэг наадтны юм сонин сараалж байдаг гэсэн. Саксны шийд байхгүй. Тэрний чинь нэг нүхийг нь шийд болгочдөг. Тэрэн лүгээ хийж тоглодог байлаа бас. За. Босоо юм руу. За нэг сонсогч авчи. 94 46 та дугаартаа сонгогчтой холбогдлоо. 94 46. Эмжил радио. Сайн байна уу? Өдрийн мэнд төргий. За би ч одоо 90-ад оны хөвгөлтэй. Нааг байхад бол одоо юу яадаг гэсэн эгчнэрийн дээс бол яг нэг халагдаад ирж ирсэн. Нэг эгчнэр нэг дээс үсрэн гээл нэг сонин үсрээд идэв. Байрны чинь гадаа ямар тоглоом байдаг байсан бэ? Бид нар дээсийг бүр нэг сэдв болгоод ярьцаа. Яриа дууссан. Би тэгвэл буруу ойлгосон явж байгаа юм байна. Одоо бол өнөөдөр байрны чинь гадаа байсан тоглоомнуудыг л ярьж байгаа. Гулсуур байсан, дүүжин дайжин байсан, савлуур байсан гэдэг. Дүүжин дайжин байсан, савлуур байсан. Савлуур нь одоо яг нэг эргэжтэйчүүд нь юу асаараад их энэ хүчтэй савлахаа үтсээр байгаа сүултээ бүтэн иргэдэг савлуурыгээ бүтэн иргэдгийг нь эргүүлж байгаа тэндээсээ нэг хавхар зунаад нэг хөлөө угалж ирсэн түүх байдаг. Тэр ерөөсө бүтэн иргэдэг савлуурыг тойроод баян тийм түүхтэй шүү дээ ерөөсө. Танай байр хаана вэ? Багнуурт байсан. За. Тэгээ Багнуурт холбооны байр гэж байсан. Тэнд байсан. Тэгээд нэг маахны нэг ахтал савлуурыг нэг савлуур нь ингээд яаж ганцсан байсныг тэрнийг нь машины нэг юмар л бүтэн иргэдэг болгоо хийчихсэн. Тэрнийг нь хүүхдүүд ирчүүд л гоолтуу тэгээд хин хүчтэй савлахаа үзий гэсээр агаал бүтэн иргэдэг. Яг бүтэн эргүүлэхээр бол зүгээр. Дутуу ирэхээр яг дээрээсээ доошоо ундаг байсан. Ямар амар юм бэ? Тэр чинь нэг голд нь юу хийждэг, шарик хийждэг байхгүй. Тэгээд бас санж гэнэ ингээд савлж байгаа савлуур дээрээс үсэрдэг байсан санж гэнэ үү? Хин хол үсрэхээ үзнэ ингээд тий. Одоо энэ яг тэр шүү дээ. Савлуурныхаа илснээс гол нь гарч үсэрдэг. Гарч хадвал их мундаг болдог тий. Яг унаа. Илснийхээ хүрэн дээрээ очих юм бол яг хөл гараа цогтдаг нэг юм байсан. Тэгээд унахтаа ингээд анх удаага бууж байгаа хүмүүс чинь нөгөө тэнцвэрээ олохгүй унаад тэг гараа их ундаг байлаа. За. Бэлтгэн гэх юм бол бас нөгөө нэг савлуулж байгаа ардаас нь түлхэж өгж байгаа зөвхөлөх тохиолдол бас гарнаа. Тийм. Тэгээд нөгөө савлж байгаа хүүхдийн хажуугаар жижиг хүүхд орж ирээ зохиулждаг те. Тийм. Амар. Савлж байгаа нь тэгээд тэр жижиг хүүхдийнхээ ээжтнүүд л нэгдэг л бас нэг амар юм байдаг гэж лээ. Тэгээд тэр чинь ээж аав нь байхгүй ах их чинь дагуулаа явжсэн байраараа хөвөлддөг байлаа шүү дээ. Тийм. Харж байгаад очоод өгсөн ингээд те. Одоо маань тийш тоглоом гэх юм ч бас хаашаа юм. Бид нэр яагаад одоо тэгж тоглодог гэсэн одоо сайн мэдэхгүй. Гараж тавж ихгүй гэдэг байсан. Тэрийг бол одоо тоглоомд бол оруулах байх ирчүүд. Наадах танаа байрны гадаа байсан тоглоом чинь тэр шүү дээ. Угаасаа гараж дамжиж гүүгт гэж баг байхгүй ах уу. Гаражта байрны бүхэл хүүхдүүд гүйлдэжсэн баг. Тэгээд завсар мавсраар унж мунаадтай. Тэр боёо ахын хэлтгийг би нэг сандгийн. Одоо эрэгтэй хүүхдүүд ч нөө нэг хатуу ширүүнд өсөөд нэг
хүчин нэгөөсөө юунд барагдгаа мэдгүй. Нэг бол зодолт нэг бол тиймэрхүү тоглоомд хүчээ гаргадаг байсан да гэд. Тэр өстө үний юм шиг санагд. Аль болох нэг ир бэрэ гаргалсан нэг тийм тоглоомууд их байж тээ одоо бодоход. За холбогдсон баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. За ингээд одоо бол утас авахгүй орж ирсэн комментуудаа уншиж жаад хойлоо нэвтрүүлгээ дуусгая тий. Тоглоомын талбайд нэг хүнд баган шороотой иргэдэг гүйдэг бойшиг байдаг байсан да гэдэг. Үнэ байсан. Тэрэн дээр тэр чи манай гүйлтийн зам шүү. Тийш. Гэтэ нэг хурдан иргэдэг дээр нь бид нэр дуртай байсан тий. Ингээ яг ингээд тий арай хурдан иргэдэг нэг нөхдүүд байдаг. Тийм амар тэр гэтэ тэр эсэндээш биш ингээд тосгүй болоод иргэхээ болчт юм шүү дээ тий. Тийм л байсан ба. Цэцэрлэгийн тоглоомууд дотор нэг юм жижиг байшингууд байдаг тий. Байдаг байсан шүү дээ. Зарим нь оронгууд хүн баацсан байдаг тий. Заваамсаа хөөрнөч. Та одоо дандаа тэгээ нэг юм амар энийг овоогаагүй явж яснаа л нэг яаж хийж байгаа л нэг муухай юм олж ирээд ярих юм тий. Мөгөж аргалсах ингэнэ. Орцонд нуурдаг толож байгаа дах шатнаас унаад гараа углаад дараа жил нь би гадаа турникэн дээр хөлөөрөө эргэж агаад тэр чинь бараг 100 гараа эргээд гар алдаад унаад гараа уулж байлаа хаширахгүй дараа жил нь дахиад л тоглоно шүү дээ гинэ. Тэгин. Нэрээ бид нэрээ нугарах газар л олдвол очиод ингээл нуграал дээшээ доошоо ингэж нуграал нэг ингэж нэг нуграал нэр үз тардаг байж нэрээ. Ёстой нэг аргаан барсан юм амтд байсан те. Тэгээд ингээд нэг жижиг сажиг гэмтэл шалбархаа малбархаа инээ тэрээг бол хизээж ээж авдаа хэлдгүү те зүгээр тас нуугаад өнгөрч. Тийм. Шүлсээ дүрхээд өнгөрч. Тийм ёстой тэгдэг байсан. За энэ үрээд 2025 оны 10 дугаар сарын 1-ний 5 гарагийн үлэг рүүлүүхийн нэвтрүүлэг радиогийн 2 дугаар студиэс та динозавр амьдаар нь харсан уу гэсэн радиагаар шууд хүрээд өндөрлөж байна. Тэгээд өргөжлөл эрхэм сонсогчдаа Яанагийн хойно нэвтрүүлэг хашийнхын дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой. За баярлалаа анжгаа. За баярлалаа. Дэлхийн монголчуудын Эмжил радио 88.3